Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Ивент тэтгэгч чанар аюулгүй байдлыг эрхэмлэгч интернет эмнэлэг. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хоримтлал. Хүн бүрийн амьдралын түүх анхны ойлгох дунаар л эхэлдэг. Хайр, догтлол, хүлээлт дүүрэн төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлгийн хамгийн ихний дугаартаа тавтай морил. 150 гэдэг чинь хүүхдийн зүрхний цогцолтор. Өөр тоо байна уу? 08 гэж. 08 аа. Хороо дөнгөж мэндэлсэн бяцхан үрийн ойлгохдоо мөн хөхөө амлаж буй тэрхүү акшн бол үнэхээр юутай ч зүйрлэшгүй аз жаргалтай мөч байдаг лээ. Төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад энэхүү та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Бид яг одоо олон улсын GCI итгэмжлэлийг 4 удаа хүртсэн Монголын цорын ганц эмнэлэг болох интернет эмнэлгийн төрх тасгаас нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байгаа юм. Яг одоо энэ хаалганы ард Отгонбат болоо түүний үзэсгэлэнт гэргийн амар манаар бяцхан үрээ хүлээж байгаа. Тэгэхээр бид цаг мөчид оролцогчдоос нэвтрүүлэгт орох боломжтой эсэхийг асуух гэж байна. Жившөөрөөс хамтдаа орцгоё. Одоо 15 гэж. Хоноо бацлахгүй гайгүй. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За уучлаарай. Гинт хэллэгөө ороод ирлээ. Тажгүй юу? Тажгүй. Гайгүй байна уу? Гайгүй. Одоо бол гайгүй байна. Яг гайгүй байгаа үед нь ороод ирчээ. За бид бол Монгол телевизийн төрхөрөөний тоглоом нэвтрүүлгийн хамт олон байна. Хэсэг хугацаанд завсарлаад бид ийхүү нэвтрүүлгээ эхлүүлж байна. Бидний хамгийн ихний дугаарт хоёр маань орох боломж байна уу хэмээн зөвшөөрөл хүсэж байна. Өмнө нь ер нь үзчихсэн нөө төрхөрөөний тоглоомыг? Өмнө үзчихсэн. Үзчихсэн үү? Тий. Тэгэхээр та хоёрын маань хувьд бол бас нэвтрүүлэг ямар яаж явагдахыг ерөөхдөө мэдж байгаа ах юм. Асуулт асуугаад байдаг тий. Асуулт асуугаад яадаг лээ? Билүү гэдэг лээ. Яг үнэ. Тэгэхээр бид 8 жилийн хугацаанд завсарлаад ингээ нэвтрүүлэг маань эргэн ирж байна. Тэгээ хамгийн ихний дугаартаа та хоёрыг орооч юм хүсэж байгаа. За тийхүү. Тийхүү. За. Ямар гоё юм бэ? Тийм үзэгчтэй ингээд эхний дугаарын оролцогчид маань нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрлөө. Энэ бол төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. Вау. Бид нэсвэж. За өнөөдөр хоёр оролцогчтой айлгой татан танилцъя. Та хоёрын маань хийддэг хүүхдээ. 3 дахь хүү. Хоёр том нь хүү юм уу? Хүү ямар гоё юм бэ? Яста тийм бэ тий. Ямар гоё санагдчих юм да. Ингээ бидний ихний дугаар бүр ингээ дархан бэр болох гэж байгаа гэр бүлээс эхэлж байгаад үнэхээр баяртай байна. За юун дөрөнд та хоёртаа бид нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. Маш энгийн дүрмтэй. Нийт 8 асуулт асууна. Асуултанд зөв хариулахтай олондоо та хоёр маань маш гоё шагналтай болно. За тэрхүү шагнал бэлгээ та хоёр маань асуултанд зөв хариулахтай олондоо гэрлүүг авч явах боломжтой гэсэн. 2 удаа л алдах юм бол нэвтрүүлэг үндсэндээ дууснаа. Магадгүй нэг асуултанд буруу хариулчлаа гэж бодоход яг тэр асуултынхаа бэлгийг л авах боломжгүй юм байна. Гэхдээ өмнөх бэлгүүд нь та хоёртаа байж лээ. Ойлгомжтой юу? За тэгээд хоёрт хүн боломж гэж байгаа. Хүн боломж нь яг байх үнэхээр мэдгүй байгаа асуултанда гаднаас эмчийг дуудаад та гурлаа хамт хариулах боломжтой. За тэгвэл манай хоёр дөрмөө ингээд инхүү сайн ойлгож авлаа. Тэгэхээр нэвтрүүлгийг хамтдаа эхлүүлцгээе. За ингээд нийт 8 асуултанд зориулсан шагналын багц байна. За эхнийх нь бол Тигрикер эхнэрээ асаргааны 5 хоногийн ирэх. Мөн Ори Медиа 1 жилийн ирэхийг бэлдсэн байна. IVB хүүхдийн живхний бэлгийн багц байгаах нь мандал хуримтлалын эрхийн бичиг бас байна. Bala брендийн 300 сая төгрөгийн эрхийн бичиг. Гацуурт хүнс компани бэлгийн багц. Mastella брендийн арьс арчилгааны багц. Арьс супер шагналын маань хувьд Baby World компани аль биесны эрхтэй оруулж ирдэг. Kids 2 компани Ingenuity брендийн Van байгаа юм байна. Хүүхэд усанд оруулгаад маш гоё бүтээгдэхүүн байх нэ. За ингээд хамтдаа хамгийн ихний Тигрикер эхнэрээ асаргааны 5 хоногийн эрхийн бичигтэйгээ танилццгаая.
Бидний сайн мэдих Тэгрийн мэдээ хамт олон бол бүр ингээд маш олон төрлийн үйлчлэгийг санал болгодог. Ахмад наснуудын за мөн хэвтрийн өвчтөй хүмүүсийн гэх мэтчлээ. За тэгээ яг төрсний дараахын асаргаа бол бас маш чухал байдаг те. Тэгэхээр та хоёртаа зориулаад яг энэ 5 хоногийн эрх хэмжчихийг бэлдсэн байх нэ. Гоё. Сүүлэл гэсэн юм уу те? Тэгрийн гэрээ хамт олон бол ерөөсөө танд мэрэгжлийн асаргааг өгнө гэсэн. Тэгэхээр яг энэ хүү гоё бэлгийн багцыг хэдүүлээ зөв хариулах юм бол авах нэ. Асуулт байх нь хараа. Нэг л авдсан шүү дээ. Яг үнэ. За, эхний асуулт бол хүүхэд ихийн хэвлээд байхдаа юунд баярлдаг вэ гэсэн мэ? Хөрх асуулт байна те. За, Аад нь амттай хоол идэх үед, мөн Бэд нь таны дуу хоолойг сонсох үед, харин Вэд нь инээх үед, харин Гэд нь дээрх бүгд гэсэн байна. Бүгд л ах та тий. Тийм л бах та. Одоо хүүхд чинь тэгэл ээжийнхаа юу идэж байгаагаар л хоолдог гэдэг Тийм тэгэл нөгөө аав нь сая ярьж гэл дэгдэн штэ. Тэгэхээр ээж нь инээгээ жаргалтай хүүхэд бас жаргалтай байна гэж бодсон шүү дээ. Тэгэхээр чинь Бүгд гэж байна. тий. Тааштай бас нэг зүйлийг сануулгад хоёр маань яг ингээд асуултынхаа хариултад ингээд хоёлаа санал нэгдэх хэвээр. Тэгэхээр манай хосууд санал нэгдэж байна уу? Тий. Тийм үү? тийм угаасаа дээр хүүхдэл баг тий. За ойлголоо. Ингээд хосууд маань Г буюу дээрх бүгд гэдгийг сонголоо. Хамтдаа зөв эсхийг харцгаая. Баяр. За баяр үргээ. Баяр үргээ тааштай. Ингээд ихний асуултандаа зөв хариулаад хоёр маань Тэгрийн care төрсний дараах 5 хоногийн асаргааны эрх хэмжээ эзэллээ. Баяр үргээ. За баярлалаа. Хүүх, за энэ мэдчлээ явах нь Бадалж эхэлж байна. тийм үү? Хэд дээр 91 92 гэж. Яа, за тоглоом дөнгөж эхэлж байхад бацалж хүчтэй бацалт өгч ин тээ. Гэхдээ хоёртаа сануулгаад тоглоомоо түр зогсоож болно. Эмчийн үзлэгтэй бас орж болно шүү. За. буучаас Бүх хэмжүүлэлтэй шингийн юм ууж болно. Буцаа буучлаа. буцаар гаг болчихлоо. Гэхдээ энэ тоглоод ихсэн чи хурдан буугаад байна үгүй юу? Минут өвтөдсөн биз дээ тий. Тийм байдлаа. За дараагийн асуултынхаа шагналыг харъя. Онцгой бүтээлийг оройгоос бүтэн 12 сарын буюу 1 жилийн эрхийг хоёртаа бэлдсэн байх нэ. Хоёр маань төрсэн цагаас хойш те онцгой бүтээлүүдийг манад яг энэ хөө орой багцаас үзээрэй гэж хүсэж байна. За ингээд асуулт юу вэ? Харцгаая. За, нэг мөч хэдэн минуттай тэнцэх вэ гэсэн асуулт байна. Аад нь 10 минут, Бэд нь 15 минут, Вэд нь 5 минут, харин Гэд нь 20 минут гэсэн хувилбар иржээ. Би бол мэдэхгүй юм байна. Чи мэдэхгүй хаа? Би 10 жилд байхад хичээл дээр юуны хичээл дээр үлээ гэхдээ тэрийг сайн санахгүй. Гэхдээ нэг мөч гэдэг нь 15 минуттай тэнцүү гэж 10 жилд байхдаа би нэг хичээл дээрээ сонсч ирсэн юм байна. Өөх 10 жилийн мэдлэгийг мэдэж чинь толгой сайтай шүү. Ямар мэрэгчлээ би манай охин? Би компьютерийн програм хангамжийн инженер. Тэгвэл аргагүй байна. За тэгвэл нөхөртөөгөө санал нэгдэж байна. Нэгч. Би бол мэдэхгүй юм байна. За тэгэхээр хосууд маань хоёр дахь асуултаа ямар ч ирэлцээгүйгээр 15 минут гэж хариулжээ. Чэксний гавьяа. Баяр үргээ та хоёртаа. Хөлтөрсөн байна. Яг нөгөө нэг цаг нь одоо 60 минут байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт 4-1 нь бол яг нэг мөч гэж үзээд 15 минутаар тооцдог байх нэ. Бас мэдээд авмаар л юм байна тий. Мөч гэхээр угаасаа нөгөө 4 мөчтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр 60 минутыг 4-ээр 15 гэж гарч байгаа юм байна. Яг зөв. Логикороо. Яг зөв. Аль биесны эрэхтэй хүрэгдэг контентууд, кинонуудыг та хоёр маань ингээд хязгааргүй үзэх хэрэгтэй болж байна. Нэвтрүүлгээ бас үзэж болох нь тий. Дахин ухраагаад үзэж болох нь шүү тий. За ингээм хамтдаа дараагийн асуултын шагнал харцгаая. IVB-г мэдхүү? Ер нь харж ирсэн байна. Тэгтээ хэрэлж үзээгүй. За тэгвэл IVB-гийн хувьд бол үнэхээр бүр маш дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн. Огт холоор агуулаагүй учраас ерөөсөө ямар ч тийм химийн өнөнд орц найрлага байхгүй учраас тэгээ дээд зэрэглэлийн материалаар хийдэг учраас тун утгаа гарч байгаа хөөрхөн хүүд нь бол ямар ч харшил өгөхгүй байх нэ. Тийм тэгэхээр ер нь ерөөсөө ээж аа болгоны л хүсдэг хэрэгтэй юм байх тийм байна. Тэгээд нөгөө хүүхдийн маань хөдөлгөөнд огцаад болохгүй гэдэг нь маш чухал аа. Тэгээд шингэнийг маш сайн шингээдэг чих байгаа юм байна шүү. За тэгэхээр та бүхэн маань яг энэ хүү IVB-г ямар асуултанд хариулж авахыг харцгаая. Далайн амьтдаас амьдралынхаа явцад хүйсээ ганцхан удаа сольж чаддаг амьтан байдаг гинэ. Сони юм аа тий.
За тэгвэл Ад нь дельфин, эсвэл Б'д нь алайлагч цаас, В'д нь далай морь, Г'д нь далай яст мэлхий гэсэн байна. Аль амт юм болоо? За нэлээд бацалж ах шиг тийм. Яаж намар маань? Бацалт өгч чинь. Йой. Өнцгөөсөө аваад амаараа. За буцаа бууч. За Хичүүд ээжүүд бид нэр үнэхээр төвчээртэй гайхамшигтай хүмүүс шүү нэр. Энэ их айхтар өвдөлтийн араас тэгээд бяцхан өөртөө уулзт юм да. гайг болж байна. За үргэлжлүүлэх байдалаа. Айгүй юу, жоохон сэвхүү. Тэгтээ хөөрхөн ивэрэлээ. За тэгэхээр асуултаа ойлгоцсон тий? Хүүсээ ганцхан удаа сольж чаддаг амтан гинэ. Сонирхолтой асуулт. Амар маяг болж чадчих. Энэ дундаас миний нэг мэдэхгүй энэ төр алайлагч загас гэж би ямар юу гэдгийг мэдэхгүй байна. Ямар загас вэ тий? Нөгөө нэг Немо. Немогийн Инээд ийм шар цагаан судалтай. оранжтай хартай цагаантай судалтай. Тэрийг алайлагч загас гэдэг юм байна. Long fish гэдэг. Яг уу юу Аз мэдэхгүй яач. яг уу эхлээд ярилцъя л таглаа тийм ээ. Дельфин бол угаасаа кинон дээр зөндөө юунууд дээр ч гэсэн гардаг. Тэгээд тэр чинь угаасаа аав ээж эрэхтэй хүүстэй шүү дээ тийм. Далайн яст мэлхий ч гэсэн хүүстэй тэгээд нөгөө өндгөлдөг шүү дээ тэр чинь. Өндгөлдөг юм. Далайн морийг бол би харин тэгж одоо энэ бүр огт хүүсгүй амтан шиг санагдаад байна. Тэгэхээр солих боломж байхгүй. Тэгэхээр огт хүүсгүй юм чи харин солих боломжгүй гэж би бол буруу санагдана зүг санагдана. Ярс хүүсгүй гэж санаад байна. Тэгэхээр далайн морьч бас биш. Тэгэхээр ер нь алайлагч заах байх. Тий. Бэн гэж бодож байна тий. Нэгтцэн тий. За ингээд хосод маань 3 дахь асуултынхаа зөв хариултыг Б гэж сонгосон байна. Хамтдаа харцгаая. Баярлалаа. Алайлагч загас бол төрөхдөө зөвхөн эр хүстэй төрдөг байх нь. Тэгтээ нөгөө нэг ингээд амьдралынхаа явцад магадгүй одоо хамтаараа амьдарч байгаа нөгөө эмэгтэй загас нь хэрвээ байхгүй болчвол хамгийн удаан хамгийн том биетэй хүүсээ солиод эмэгтэй болдог байх. Тэгтээ эргэж буцахгүй энэ үлрээс амьдралын туршид нэг л удаа. Сони тийм байх тий. Ястаа нэг амьдралын хууль гэдэг юм амьдралын зам гэдэг нь гайхалтай нэнд харагдаж байна. За баяр үргэлээ. Ингээд хоёр маань IVB чихний бие. За чихэн санаа зохиоргоо гэдэг. Нөгөө өмнөх хоёр хүүхэд дээр ч гэсэн бид хоёр чих сонгох гэж айгу төвхтээ ер нь жоох асуудалтай дүүс. Мэдгүй тий. Мэдхгүй тэгээ нөгөө хэмжээгээр ингээд мэдхгүй авчдаг гэтэл нөгөө харшлагууд дахаар бас буцаага таях хэцүү яах хэцүү тэгээд айгу тиймэрхүү байдаг. Тэгээд яг гоё юм чанартай брендийн чанартай чихийг бас бэлдэг болгож авч байгаа болохоор маш сэтгэл хангалуун байна. Баяртай байна. Би ч гэсэн үнэхээр баяртай. Бүр энэ бүтээгдэхүүнийг өгч байгаадаа баяртай. Асуултандаа зөв хариулчихсан гэж бодож байлаа. Үнэхээр бүр хайршингээс маш гоё материалтай бүтээгдэхүүн байгаа шүү. За ингээд хоёр маань IVB-гийн эзэд болж баяр үргээ. Хамтрагч Драматестер баталгаажсан дэлхийн брэнд IVB. Хамтрагч Tigri-Care таны гэрт мэрэгжлийн асаргаа. Хамтрагч Baby World хүүхдийн дэлгүүр. Хайртай үрдээ хамгийн чанартайг нь. За ингээд хамтдаа дараагийн асуулт юу вэ харцгаая. Оромшол асуулт гинэ. Ихэлт баян гинөө. За Тэгэхээр урамшуулалт асуулт гэдэг нь тооёртой зориулсан урамшуулалт асуулт байгаамаа. За урамшуулалт асуултандаа зөв хариулсаар яах вэ гэхээр мандал хоригдлын дансандаа ийхүү мөнгөтэй болно гэсэн. 100, 200, 300 мянган төгрөгийг бид бэлдсэн байна. За мандал хуримтлалын хувьд бол таны хуримтлуулж байгаа тэрхүү мөнгөн дүнгийн хүүнээс нь хүү боддог гэдгээр маш онцлог давуу тал байгаа гэсэн. Зарим хуримтлалууд гэдэг юм уу банк болоод бусад төрлийн зүйлсүүд бол тодорхой хэмжээнд зөвхөн тухайн хүүг л боддог бол за яг мандал хуримтлалын хувьд хүүнээс хүү бодно гэдэг бол гайхалтай тий. За мөн дээрэс нь
Мандал хуримтлал нь автомат хуримтлалын энэхүү аппликейшнтэй. Тэгэхээр яг банкны картаа шууд холбоол автоматар дата авалт хийгээл таны хуримтлал өсөд явна гэсэн үг. Зарим үед бол бид хуримтлалаа мартчихдаг те. Тэгэхээр яг үүнийг бол автомат болгосон нь илүү амар үйлчлэгийг бидний санал болгож байгаа гэсэн үг. Мэднэ хуримтлалын хүчгээд те. Тийм Би үү. бас мандал хуримтлалын сандас хөрөнгө оруулдаг. За тэгвэл өөрөө хөрөнгө оруулдаг газраас. Тэгэхээр бэлтгэхтэй болох нэ. За тэгвэл хамтдаа харцгаая. Асуулт юу байх нь вэ? Улс орнуудын мөнгөний тэмдэгтийг нэрлэх нэ хоёр маань. За. 30 секундын дотор нэрлэнэ гэсэн үг. 30 секундын дотор. Ээлжлээд ингээд нэрлэх юм аа. Ерөөсө хамт хурд урд санжаагаар хоёр ингэ хэлэл манай багийнхаа ард ингэ бичээд авч байгаа. Тийм. За. 5 хүртэл хэлж чадвал 100,000, харин 10 хүртэл хэлж чадвал 200,000, харин 10-аас дээш хэлж чадах юм бол ийхүү 300,000 төгрөгтэй болох юм аа. За, окей. Боломжтой юу? Боломжтой. За ингээд эхэлцгээе. Ингээд 3 2 1 цаг явсаа. За, йен, юан, вон, төгрөг, рубль, Америк доллар, Австрали доллар, евро. Нэ. Яа болоогүй шүү. Оо чи яг толгоороо сандалтай байна. 10 секунд үлдлээ. Фунт, За. франк. Ааха. Өч юу гэдэг вэ яг ингээд. Швейцар доллар. За. Гэтэ сайн байлаа. Тоо 13-ыг нэрлэж чадсан байна. Оо, за. Баяр хүргье. Оо, тэгэхээр 10-аас дээш юм байна те. За их сарын хоёр маань мандал хуримтлалтай ийхүү 300,000 төгрөгийн эрэхтэй болжээ. Баяр хүргье. За. За ээж маань бодлоод эхэлсэн. За хэдүүлээ жаах хүлээ. За. Хэдүүлж 100 болцсон. тэгсэн баха яг. Эмч дудуулч нэг хянах уу? Яах вэ? Болоогүй гэсэн. Тийм үү. За. Хөө. Гагуулчлаа. Актер өвдөлтэй байдаг шүү. Бурхан байна. Эрэхтэй үеийн өвдөлтийг даадгүй гэсэн. Тийм хоо. Өгчдөг бах те. Бараг эмхтэй өнгө гэтэл үнийг бол бүр хідэн ч өдрөөр хідэн ч цагаар дэвчээд хөрхөн үртэйгээ олцдог те. За ингээд шууд дараагийн тоглоом руу оръё. За бидний дараагийн асуултын бэлгэндээ бид Bala Bala брендийн 300,000 төгрөгийн эрх хэмжээг бэлдлээ. Мөн л одоо төрсэн цагаас нь хүүхдийг хайрлж, хүүхдэд тань хэрэгтэй арьсанд ногт харшил өгдөг. Тэгснээ загварлаг хөдөлгөөний ногт тойрхооргүй материалаар хийгддэг. Энэхүү эрх хэмжээг бэлдсэн. Bala Bala бренд ерөөсөө хүүхдийн хувц цагвараар дамжуулаад хүүхдийн ертөнцийг илэрхийлдэг. Маш хөөрхөн хувцнууд байгаа гэсэн. За асуулт юу вэ харцгаая. За. Асуулт нь бол хүүхэд төрөөд хэдэн 7 хоногийн дараа жинхэнэ нулимс унгаж уйлж эхэлдэг үг гинэ. Бас хөрхөн асуулт байна. Тийм байна. Аад нь төрөнгүүтэй гинэ. Харин бэд нь 2-7 хоногийн дараа, вэд нь 6-8 сарын дараа, гээд нь харин 1-2 7 хоногийн дараа гэсэн. Жинхэнэ нулимс. Хоёр хүү дээрээ санаж гинэ. Жинхэнэ гэхээр одоо яг одоо нулимсны найрлагын хувьд яриад байгаа юм болов уу? Эсвэл зүгээр нөгөө уйлаад байгаа хэрнээ нулимсгүй үйлдэлийг нь яриад байгаа юм болов уу? Яаж төрөнгөтэй л үл. Гүлөө. Тэгэхээр жоохон бодхол асуулт байна те. Аха. Төрөнгөтэй. Яг угаасаа хүүхд чинь усан дотор байж байгаа төрж байгаа шүү дээ. Тэгэхээр усанд нулимс чинь угаасаа нүдийг ингэж чиглэх үүрэгтэй. Тэгэхээр гидсэн дотор бол угаасаа усан орчин дотор байгаа учраас байнга чихтэй байдаг баг. Тэгэхээр тэр нөгөө шууд нулимс гарах юм арай хөгжөг байдаг баха. Би бол тэгэж бодож байна. Тэгэхээр яг төрөнгөтэй бол биш байх гэж бодож байна. Тэгэхээр хасчих тий. Тий бол биш бол байх шиг байна зүг. Нэр гэж бодож байна. Харин төрөнгөт бол зүгээр өөр үйлэлттэй. Тий. Тэгээ нөгөө тэр нулимсных нь юу болчих юу өдр одоо сайн хөгжөг байдаг юм болов уу гэж бодож байна. За хоёлаа бод идэ тий. За бод Б гэж бодчих. За эхнэрийн л зүг байдаг та. Үнэхээр мэдэхгүй юм байна. За Б гэж бодчих. Хөрхий эхнэрийн л зүг байдаг шүү. За ингээ хосууд маань хувилбар Б-г сонгосон байна. Тэгэхээр хамтдаа 2-3 хоногийн дараа хүүхэд жинхэнэ нулимс унгаж уйлдаг эсхийг хамтдаа харцгаая. Тийм ээ. За. Баяр хүргэе. Үргэлж эхнэрийн зүг гэж байгаа шүү дээ. Яа, Үнэхээр эргэлзээд байвал их нэртэй итгээрэй гэж байгаа нэ.
Энэхүү асуултандаа зөв хариуллаа та хоёр маань. Бала брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичгийг эзэд болсон байна. Нэмэгцээр лэнд бидний бэлгүүл. Тийм байна тий. За ингээд хамтдаа дараагийнхаа шилэг юу ахыг харцгаая. Вау, ямар гоё юм бэ? Шоколад. За энэ бол Хацуур Түнс компани зөгийн балтай шоколадны бэлгийн багц. 440 зөгийн балын хувьд бол 2017 оноос судалтаанд гарсан. Тэгээ ерөөсөө бүр 100% цэвэр зөгийн бал. Ямар ч сахарын найрлан, нэмэлт сироп бүр юу ч байхгүй. Маш гоё зөгийн балаа. Тэгэл өдөр тутамдаа бид хэрэглэж чадах юм бол мэдээж хотоод нь сайн томчууд бид зөгийн балыг сайн мэднэ тий. За тэгээд хэдүүлээ хоол боловсруулах замдаа илүү гоё сэргийлэх зорилготой, сайжруулах зорилготой зөгийн балыг таач гэсэн гэрте байгаа үед хэрэглээрэй гэж уриалж байна. За ингээ асуулт юу байна хамтдаа харцгаая. За. Ингээд хүүхэд төрсний дараах эхний 24-өөс 48 цагт гаргадаг өтгөнийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Амархан асуулт юм байна. Аад нь шар баас, Б нь яран зунгаг, В нь сүүн баас, Г нь залхалтай баас. Зунгаг. За, зунгаг. За тийм ээ. Зунгаг гэж сонголоо. Хамтдаа харцгаая. За, тэмээ. Яа, зөв хариулттай зэрэгцээд нэлээд базалж шүү, тийм ээ. Зуруу шууд орцсон биш. Сэ басалж өгсөн. За энэ хосууд маань асуултандаа зөв хариулаад гацууртын шоколад болоо зөгийн балны бэлгийн багц эдүүд эзэд болсон байна. За одоо хамтаа дараагийн асуулт болоо шагнал юу байгааг харъя. За Stella брендийн нэрэн хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн байна. Францын номер 1 бүтээгдэхүүн бүр үнэхээр бас л дерматест гэж ярьдаг те бүр ингээд дерматестээр бүр баталгаажсан юм бүтээгдэхүүн байгаа байх нэ. Мөн л тэгэхээр санаа зовлтгүйгээр дөнгөж төрсөн яриад бид хэрэглэж болох нэ. За та хоёртаа өнийг бэлдсэн байна. Асуулт харцгаая. Вау. За Маму Нашар дууны шүлгийн зохиогч хэн бэ гэсэн байна. Аад нь Ламсүрэн, Б нь Сисма, В нь Сүрэнжав, харин Г нь Содном дорч. Мэдхөө. За чи аваад гарч. Одоо яаваа. Энэ сая юунд хөгжмийн нөгөө сургалт нь морин уур сурч эхэлж байгаа байхгүй юу? Оо за. Тэгээд морин уур дээр нөгөө Маму Нашар гээд нот сая яг өнгөрсөн одоо бүтсэн өдөр манай багш тоглож сураарай, нотыг уншиж сураарай гэдэг өгсөн. Тэгээ тэрэн дээр болохоор нөгөө аяыг болохоор ловсон шарав. Үгийг болохоор ламсүрэн гэж бичсэн байсан. За ингээ хамтдаа зөв хэсгийг харцгаая. Яа юм бэ? Морин уур сурья гэж би хэлсэн. Яг тойр зориулсан асуултууд байгаа шиг байна шүү тий. За ялч түрийн соёрхол ламсрунгаа зохиосон байх нэ. Харин Содном дорч гэдэг нь бусад хүмүүсийн хувьд бидний сайн мэдих жигмэд тогмод тэгэл эрвэхэ энтер гэл хөрхэн доонод байж тэрийг бас зохиосон байлээ шүү. За ингээд хоёр маань Stella брендийн эзэд болсон байх шүү. Шүү. Хүүхэд нэр өөрөө бүх юм авчирдаг гэж үнэн юм а тий. Хүүхдээ нөгөө арьс ингээд норж морч бас амар хэцүү шүү дээ. Өөлөөл тий. Хорсоол, улаагаал. Төрсний дараа ээж ч гэсэн гоё бас тас төрхөө. Хүүхдийн бүтээгдэхүүн бас их тохиромжтой тийм аа. Тий. За одоо харин бүгдээрээ хосоод юм аа. Үр дүнг танд бас танилцуулъя. Манай хоёр бас хараарай. Нийт 7 асуултын 7-ууланд нь зөв хариулчихжээ. За ингэхдээ Тэгрэг Care эхнэрээ асаргааны 5 хоногийн эрхийг авсан байна. Ори Медиа 1 жилийн эрх, IVB хүүхдийн живхний бэлгийн багц, Мандал хөрөнтлөлийн эрхийн бичиг, за мөн Бала брендийн 300 мянган төгрөгийн эрхийн бичиг, Гацуур Түнсийн бэлгийн багц, за мөн төгсгөлд нь Stella брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг эзэд болсон байна. Баяр хүргэе. Хамтрагч дахин давтагдашгүй хүүхэд нас Бала. Хамтрагч Stella брэнд хүүхдийн эрүүл арсны зөв суурийг төрсөн цагаас нь. За ингээд хамтдаа харин дараагийн асуулт юу ах нь харцгаая. Синдал. Баа бодно.
Яах вэ? Хоёр юу гэж бодчих? Сараад хийх хэрэгтэй. Яг үнэ. Хосын даалгаврыг хоёртой танилцуулчих тий. Хосын даалгавар болохоор яг үнэ хоёр маань хоёулаа хамт хийн. Тэгээд яг тун удахгүй гарах даалгаврын бичиг гаргахаар хоёр маань илүү ойлгомжтой болох харуулчих тий. За. Хоёр маань бол 32 цагаан лохыг нэг амьсгаар тоолох нь. Гэхдээ манай Отгонбат буюу аав л тоолно. Ээж маань базлалттай тун удахгүй тоолж байгаа учраас энэ даалгаврыг аав биелүүлнэ. За. Гэхдээ яг энэ 32 цагаан лохоо ингээд бүтэн тоолж чадах юм бол 100,000 төгрөгийг бэлнээр өгөх болно. За, ер нь тоолж ирсэн баг те. Хүүхэд тахтаа л тоолдог байсан тий. Ааха. 32 хүрэхгүй бол тэгэл хожигдчихна гэсэн үг Тийм шүү яг дээ. үнэ. Гэхдээ хоёрын маань нөгөө нэг асуултанда бүдрэх нь бол орохгүй. Тийм энэ хосын даалгавар нэмэлт байхгүй юу? Нэмэлт юм уу? Би нөгөө 8 дахь асуулт нь гэж ойлгосон. Үгүй ээ, 8 дахь асуулт байгаа. За. Онцохгүй гадаа. Тоол. За, миний хувьд хоёртаа зориулаад бас нэг боломж өгмөр санагдлаа. 32 цагаан лонхыг 25 хүртэл тоолчих. Болж байна уу? За. Тэгээ. Өөрийнхөө зүгээс. Баярлалаа. За, тэгээ хажуунаас нь амармаа гоё дэмжээ. За, ингээ хугацаатай хэдүүлээ цаг харъя. Эхлэх үү? 3, 2, 1 ясаа. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга, 12 цагаалга, 13 цагаалга, 14 цагаалга, 15 цагаалга, 16 цагаалга, 17 цагаалга, 18 цагаалга, 19 цагаалга, 20 цагаалга, 21 цагаалга, 22 цагаалга, 23 цагаалга, 24 цагаалга, 25 цагаалга, 26 цагаалга, 27 цагаалга, 28 цагаалга, 29 цагаалга, 30 цагаалга, 31 цагаалга, 32 цагаалга. Бохор явж өгнэ цааш. Бараг 40 50 өргөж чинь үү? Яг нь багын бас байгаа байна бас тийм. Вау, за баяр хүргье. Хосын даалгавар амжилттай биелүүллээ. Гайхалтай. За ингээ гаднаас 100,000 төгрөг эвлэлээр оруулж өгнө хүмүүс хүсэж байна. Манай амармаас бацлаад унлаа шүү яана. За мөнгө аваа. Дууссан болоо. Хэд төрж байна? 100 орчиж. 100 маш хурдан хүрлээ сая бол. 3 дахь хөө ээжигээ дархан бэр болгох гэж байгаа хөө бас аргагүй. Та бооч. Очлаа. За буцаа бооч. Хөө. За энэ хосын даалгаврын амжилттай биелүүлсэн тооёртой 100,000 төгрөгийг гартуулъя. Баяр үргээ. Ястаа нэг хөтлөгчийн бонус хэрэг болсон. Хөтлөгчийн хөнгөлөлт хэрэггүй бүр 34 5 үржлээ. За ингээд хоёр маань 32 цагаан лонхоо амжилттай бүгдийг хэлж чадлаа. За одоо хамтдаа супер шагнал юу байгааг харцгаая. За ингээд бидний супер шагнал бол та бүхний харж байгаа Baby World-ийн хамт олонний аль биесны эрхтэйгээр оруулж иржтэй. Kids2 компани нь 30 жилийн түүхтэй. За нэраа болоод бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоом болоод хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг компани юм байна. Тэгээ бүр юм глобал компани юм байна л да. Тэгэхээр Ingenuity-ийн хувьд бол ингээд та бүхэндээ зориулаад бас санал болгож байгаа. Та Baby World болоод Kids2-гээс илүү мэдэх боломжтой шүү. Хамтран ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. 3 үе шаттай хэрэгэлдэг гэх тэгнэ. Нэраа хэвтүүлэн за мөн зөөлөн өвөртэй юм байна. За тэгээ өсөх үед нь ингээ налуу төвшлэгтэй босгочихно. Тий. За томрох үед нь бүр суугаад басанд оруулах боломжтой байх нь. Хамгийн гол нь маш сайн тест хийж баталгаажсан бүтээгдэхүүн байх нь. Тий. Тэгэхээр одоо хөрхэн залуу шинэ баан авах боломжтой боллоо. Эсвэл агаан нарын бааныг хэрэглэх гэжсэн үү? Байхгүй угаасаа. Агаан нар нь одоо бүр том болцсон болохоор Хит хиттэй. 10-тай, 7-тай. Оо тэгвэл ах нар юу баан тий. Юу баа. За студид хөсөө хүлээж байгаа ханхуу гарч ирж байгаа юм байна да. Ямар гоё юм бэ. За асуулт юу вэ харъя. Энэ бол супер шагналын асуулт. Жирэмсний үед аль эрхтэн хамгийн их тэлдэг вэ гэсэн асуулт байна. Аад нь умаа, Бэд нь шээсний сүв, харин Вэд нь өндгөвч, Гэд нь хөхний булчирхай гэсэн. Юу гэж бодож чинь хоёр? мэддэг асуулт Харин байна. яг мэдээд. Хүн боломж авах шаардлагагүй юм байна. Тий, хүн боломж авах бол юу шаардлагагүй. Тий нөө манай хяналттай юмч холын юмч яг битхоёрт нөгөө хяналтын үзлэгээ хийж явах тайлбарлажсэн. За. Умаа бол яг одоо ингээд атгсан гар шиг байж байгаад хамгийн их том ингээд тэлдэг эрэхтэй тий булчинлаг эрэхтэй гэж тайлбарлажсэн. Тэгээ нөгөө их маань ингээ хамаагүй их явж мохоор нөгөө гид сатуураад байдаг шүү дээ. Тэр чинь булчинлаг эрэхтэй учраас ингээд булчин чинь ингээд заримдаа чангарч идэг, заримдаа саларч идэг. Тэгээд нөгөө хатуураад байдаг нь тийм учиртай гэж тайлбарлажсэн. Тайлбарыг супер ойлгосон юм шиг байна. Манай амар
Чамаа ч гэсэн санал нэг байна уу? Тийм санал уумаа л гэж бод. Шээсний сүг бол одоо чургууд нэг хилээд том болоод байхгүй байх нь өндгөвч ч гэсэн тий. Хөхний булчирхай ч одоо бас байранд л байж байгаа. За тэгвэл асуулт юм байна. Хосууд маань А гэж хамтдаа санал нэгдлээ. Хамтдаа харцгаая. За үнэхээр нэрээ тойр маань бүр үнэхээр гуйж биш гуйдаж бүх асуулт байна. Ямар ч дэмжлэг авсангүй үнэхээр гайхалтай. Би биндээ баяр үргээрээ. Баяр үргээ. Чи тэгтээ ихтэй мондөг байна. Ястаа тэглээ тий. Хоёулаа хамтдаа л хариуллаа шүү дээ. Харин тий үнэхээр маш гоё санал нийлж чадлаа тойр маань. Тэгээд бас ингээ би бинийхээ мэдгүй гих гоё нөхлөө. Тэгээд төрхөрөөний тоглоом нэвтрүүлгийн маань хамгийн ихний дугаарыг инхүү маш гоё эрхлүүлж гисэн тойртой баярлалаа. Баярлалаа. Танай асуултанд бас маш их баярлалаа. Та гоё дурсан бүтээлээ тий. Ээжд маань ингээ багч гэсэн ингээ нэмэр байв. Жоохон Бас баасалтын сатараад сатараад тий бас нэмэртэй байлаа шүү. Аа. Одоо энэ жил бидний зорилго шүү дээ. За ингээд хоёр маань нийтдээ Тэгрэг Кэр эхнэрээ асаргааны 5 хоногийн эрх. Мөн Ори Медиагийн 1 жилийн эрх. AVB хүүхдээ жихний бэлгийн багц, мандал хуримтлалын эрхийн бичиг, Бала Бала брендийн 300 сая төгрөгийн эрхийн бичиг, Гацуур түнс бэлгийн багц, мөн бас Стайла брендийн ярьс ажиллагааны багц. Ингээд супер шагналуулах Baby World компани аль биесны эрхтэй оруулж ирдэг Kids to компани, Ingenuity брендийн Vani эзэд болж байна. Дээрээс нь 100 сая төгрөгтэй. Баяр үргэлээ. За ингээд хосууд юм аа бэлгийг гаднаас оруулж ирэх нэмээ хүсэж байна. Шууд ороод ирэх юм бах та. Оо! Юу вэ? Ямар авраг юм бэ? Багтах нь үү ч удаа. Яалчгүй машина босч авчрах юм байна. Яасан дахиад утсан. Бэлэг ирэхээр л өвдөж Шүүбэж. Яа. За ингээд хоёр маань бэлэг өстө бэлэн болжээ. Утганбат аав маань гэрлүүгээ буцаж яваад машин авчрахаар боллоо. Энэ бүхэн маань тойрт маань дөнгөж төрсөн хөөрхөн хүүд маань бас хэрэг болох байхаа гэж итгэж байна. Ямар гоё юм бэ. Тэгээ энэ их өвдөлтөө тисээ нэвтрүүлэгт орохын тусаар маш их баярлаа. Мармада. Тэгээ хань ижилд маш их баярлаа. Баярлалаа танаа. Тойртоо сайн сайхныг хүсье. За тэгээд төрснийхэн дараа буюу манай дархан бэр болгож байгаа хөрхөн хүүгээ гарч ирэхээр эргөө болцъё. За. За эрүүлийг хамарчаарай. Баярлалаа. Баярлалаа. Ямар их юм бэ те. Та ингээд памперс лав авалтгүй байна. Бүр newborn гэдэг бүр юунаас эхэлж байна те. Энэ арьс арчилгааных нь юу? Арилтай тэр. Бүрхийн те. Тийм. За баярлалаа. Синсинг. За. Дөөлөлт бол. За, нэрст хондог байсан шүү. Зөндөө үдчихэж. Тохиолаа. Ивент тэтгэгч үрдэг биш хоримтлуулдаг ап. Мандал хуримтлал. Хамтрагч үргэлжлэлийг оригоос. Хамтрагч Монгол хүнд ирүүл хүнс Гацуурт хүнс. Үзэгчтэй төрхөрөний тоглоом шоу нэвтрүүлгийн шинэ улиралдаа бидний хүү шинэ зөвлөгөөний булантай болж байгаа. Тэгэхээр одоо хамтдаа мэргэжлийн зөвлөгөөг сонсцгоё. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ихэр хэмэгтэйчүүд Няран дасгийн их оригч Ариун Жаргал байна. Та бүхэндээ би өнөөдөр хөхөр хааллах бяцхан зөвлөгөө хүргье.
За юунид өмнө бүхний сүв маань юугаар ч орлуулшгүй шимт хижээлийн төгс бүрдэл юм аа. За эхийн сүгээр хүүхдээ хоолсноор яах вэ гэхээр анхны хүүхдээ дархлааг нь сайн тогтоож өгнө. За эхийн сүв маань А амин дэмийг агуулдаг болохоор халдвараас сэргийлээд өгчин. За тэгээд мөн бусад сүүнд хижээлүүдийг бодох юм бол эхийн сүүнд маань эсрэг бит агуулдаг байгаа. Энэ эсрэг битийг агуулж өгснээр яах вэ гэхээр хүүхдийг халдвараас илүү их сэргийлж өгч байна гэсэн үг ээ. За тэгээд бидний хамгийн чухал зүйл бол хүүхдээ хизээ хооллох вэ? Ямар үед нь хооллох вэ гэдэг юм бол ер нь бид хүүхдийг өссөн үед нь бүсийн хэмжээгээр нь хөвгүүлж хооллох нэ гэсэн үг. За хүүхэлгийн хамгийн чухал зүйл гэх юм бол бидний байрлалаас эхэлнэ. Өөрөө тухтай байрлалд сууж ээж маань хүүхдээ зөв хөвгүүлж чаднаа гэсэн үг. За хүүхдээ хөвгүүлэхдээ хөхөө яаж барих вэ гэх юм бол 4 уруугаас доош нь тавиад дээд талаасаа 1 уруугаараа ингэж ажиж байна. Нөсөөдөө гэснээсээ баг зэрэг зайтай барьсан байгаад. За тэрнээс л хүмүүс ихэн голцоо нөгөө хаажилсан хэлбэрээр илүү их бариад байдаг. Тэгэж барьж болохгүй. Яагаад вэ гэх юм бол хаажилсан хэлбэрээр байхаар хүүхнийхээ сувгийг хаагаад хүүхдээ сайн хөвгүүлж чаддаг. За сургуудыг хаагаад төхөр яах вэ? Хүүхэд гүйцэд сорж чадахгүй. Гүйцэд сорж чадахгүй болохоор хүүхний сүүний гарч багасна, няран жин нэмэгдэхгүй. Тэгээд мөн ээжид маань нөгөө хүүхэд нь ойр ойрхон уйлаад тахаар бас хөхөөрөө хоолж чадахгүй ингээд сэтгэл хангалуун биш байх мэдрэмж төрнө. Тэгэхэд бид нэ зөв барьж ээж хүүхдэд зөв амлуулах нэ гэсэн үг байгаа. 4 уруугаараа доороос нь тулж өгөөд 1 уруугаараа дээрээс нь барина. Энэ байрлалаар хамгийн зөв байрлал байгаа. Тэгээ хүүхдээ өссөн үед нь өссөн хэмжээгээр нь хоолж өгнө. За бид нар буруу хөвгүүлж буруу барьснаар яах вэ гэхээр сая бол буруу байхыг ойлгочлаа тий. Одоо хүүхэд маань сайн хөхөө хөгж чадахгүй болохоос няран жин нэмэгдэхгүй байх нь байн уйлаад байх нь. За тэгээ бас нэг зүйл нь гэх юм бол ээжийн хөхний толгой хаарна. За ээжийн хөхний толгой харж байгаа бол хүүхдээ бүр удаан хөөж чадахгүй эмзэглэлтэй зуус их гарна. Тэгэхээр болохгүй гэсэн. Тэгэхээр хамгийн гол зүйл нь хөхний толгойгоо биш хүүхэд нь хөхөө хөхт юм аа гэдгийг ээжүүд маань сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс нэ би энийг хараад чиний хөхний толгой бага юм биш үү, жоох юм биш үү. Тэгэхээр хүүхчүүд яаж хөхнөө гэж тэгэдэг байхгүй юу? Тэгэхээр толгойн хоошоо шигдсэн байсан ч хамаагүй. Тэдгээр л зүгээр хэвийн үдцэл гэсэн үг шүү. За тэгэхээр хүүхэд нь нөсөөдөө хэсэг буюу хөхөө хөхт юм аа гэдгийг манай ээжүүд сайн ойлгоорой. Ээжүүдийн маань болохоор бие физиологи хүн бүхнийх мэдээж өөр байгаа тийм болохоор хөхний толгой нь байхгүй жээж болно, эсвэл том толгойтой жээж болно. Тэгвэл энэ нөсөөдөө хэсэг маань хэтэрхий том ээж болно. Тэгэх юм бол тэр нь санаа зовоодох зүйл байхгүй. Хүүхэд нь одоо нөсөөдөө гэснээс илүү их амлчвал хүүхэд нь хөхөө хөхт юм аа гэдгийг биднээс ойлгох хэрэгтэй. Төрснийхэн дараа бид нэр хөхөө яаж арчлах вэ гэх юм бол за хүүхдээ хөхүүлэх холондоо заавал хөхнийхэн толгой хэсгийг угаагаад шаардлага байхгүй. За ээжүүд маань бол хүүхдээ хөхүүлэх холондоо хөхөө угааж харагддаг. Тэг хэрэг байхгүй. Хүүхэд нь бас энэ хөхний ойр очиндаа ашигтай бактерийг бас авч явах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр бидний хамгийн гол зүйл нь гэх юм бол гарын ирэлхүү сайн сахих хэрэгтэй. Бас бохор хувцастай удаан байсан гэх юм бол хөхөн сайхан угаагаад цэвэрлж болно гэсэн үг. За хөхний нөсөөдөө хэсэг дээр үүдэг бомгор юмнууд байгаа. Эднээс нь дос ялгарч яадаг байхгүй. Тэр нь өөрөө хөхнийхэн толгой хэсэг цэвэрлж яадаг гэсэн үг. Тэгэхээр байн бай угаах байгаадаа санаа зовоодох шаардлага байхгүй шүү. За гэрээ буруу амлуулаад хөхнийхэн толгойг хагалчих юм бол яах вэ гэх юм бол за бид нэр гадуур зөндөө олон доснууд байгаа тий. Доос зүрхээ ингээд тэгээ санаа зохиос илүү тэр досноос илүү бидний хөхний сүв хөхнийхэн толгойг хөхөөгөө өөрийг нь эдгэждэг юм аа. Гэрээ буруу хөхүүлээд хөхнийхэн толгойг хагалчвал яах вэ гэдэг юм бол гадны досон төрөлөө төрхөөсөө илүү хөхнийхэн сүвгээр эмчилж бид нар болох нэ. За яагаад вэ гэх юм бол хөхний сүвгээ ингээд дүрхлээ. Толгоонд нь дүрхлээ, ил байлгалаа хатаалаа гэх юм бол хөхний сүн үрдэл толгойгоо идчих тийм шимт хөвжөлтэй зүйл байх нь шүү дээ. За ээжүүд маань болохоор нэг зүйл дээр алдаад байдаг. Төрүүлээ тосон төрөлөг дүрхээд байдаг. За тосон төрөлөг дүрхээр хөхөн дээрээ дүрхлээ. Одоо гадар зөндөө шууд хөхөөлж болно гэдэг төрөлүүд гарсан байхгүй юу? За тэгэхээр хүүхдүүдээ бүр сайн амлуулж чадахгүй байгаа дээр урдаа дос дүрхчээр тэн дээр нь гулгаад бүр улам илүү их хөхнийхээ толгойг хагалах гад байдаг. Тийм болохоор хөхнийхээ сүвгээ ингээд шахаж үзээд дос дүрхээд яг туршиж үзээрэй гэж зөвлөе. За дараагийн нэг хөх зөвлөгөө нь гэх юм бол за бид нар хүүхдийг хүссэн үед нь хүссэн хэмжээгээр нь хооллох байгаа. За тэгээд хүүхдийг хоолчлаа, үлдэгдэл сүүллээ гэх юм бол тэр сүвгээ яах вэ гэхээр бид нар хөхөө саах нэ. За хүмүүс одоо хөхөө саагаад хоор миний хөхний сүв бага ороод байна. Хөхний сүв бага агаад ингэж боддог байхгүй. Тэгэх юм бол үгүй. Хэдийн хэмжээгээр хөхний
хүүхдийн сүүгээ сайн сулалж өгөн төдий хэмжээгээр суганд нь сайн сүү орж өгнэ гэсэн. За тэгэхээр нэг хэмжээ ингээд өнөө сааж байгаа юм шиг ингээд ихэнх хөсөн хүмүүс ингээд саасаар хагаад бүхнийх нь дээд гэсэн ингээд нөсөөж бор болсон байдаг. Тэгэхээр бид нэр тэгэж саахгүй. Яаж саах вэ гэх юм бол хөхөө 4 ураагаар ингээд доороос нь байрлаа, 1 ураагаар дээрээс нь барьж өглөө гэсэн. За ингээд буцаад ингээд бие рүүгээ түлхэж өгнө. За тэгэнгүүтээ энэ хуруунуудаа ойр тус хооронд нь ингээд шахаж өгөөд ойр тусан байдлаар ингээд шахахнэ санаа гэсэн. Инхээр хөхний толгой хэсэгт нь илүү их сүүн хуримтлагдаад илүү их сүүн гарнаа. За тэгвэл ингээд саах гэсэн чи итгэх чинэрсэн хөхн эмзэглэлтэй завуурлаад байх юм бол бац зэрэг бүлэнжин тавьж өгөөд сулалж өгж жагаад сааж болно. Төрсний дараах ээжүүдээ хүүхдээ хэрхэн хөхөөрөө хооллох, хэрхэн хөхөн арчлах талаар бяцхан зөвлөгөө хүргэлээ. Та бүхэн миний хүргэсэн бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. Тэгвэл бид яг одоо Отгонбаат болоод Амармаа нарынхаа ийм сайхан гэр бүлд нь ирчээд байна. Бид хөөрхөн залууга төрсний дараа үзэгчтэйгээ эргээд уулзуулна гэж амласныхаа дагуу ирсэн байгаа. Тэгээ юун дөрөв зөвшөөрлөгсөн дахин баярлалаа. Сайн байцгаана уу? Сайхан амарцсан уу? Сайхан амарцсан. За хэр удаа өвдсөн? Нэвтрүүлэхээсээ яг орж гарч ирээл нилээ өвдсөн. Тэгээд үүрээр төрсөн 5 цаг 55 минутанд 5 сарын 5-нд. Оо тийм үү? Нилээн 5-5-тай. Тоонд төрсөн тий. 2026 оны 5 сарын 5-нд 5 цаг 55 минутанд төрсөн. Воо, гайхалтай. Тэгээ 5 сарын 5-ч бас нөгөө их баригчдын өдөр юм байлээ. Тий. Их баригч нар нь бас боо баярлалаа. Тэгээ ам бол нэмэгдээ тавлаа болсон. Тий. Нэвтрүүлэг бит хоёр ерөөсөө мэдээгүй байж байгаад гинтийн байдлаар ингээд яасан амар гоё байсан. Тэгээ манай гэр бүлд ч гэсэн ер нь бол мартагдахааргүй юм насан туршийн гоё дурсамжийг манд бүтээж өгсөн бас та бүхэндээ маш их талархаж байгаа хэлмээр байна. Тэгээд яг нөгөө нэвтрүүлгийн үеэр манай эхнэрийн нөгөө өвдөлт заадаг аппарат нь дандаа 100 хүрээл нэг амар өвдөөлсөн. Тэгээд 100 руу шууд орсон юм шиг. Бас л төгсөн. Тэгээд яг тухайн үед яг нэвтрүүлэгтээ асуултандаа анхаарад ч юм уу ингээд сатаарад яг тэр өвдөлт нь яг өөрт нь бас нэг амар хүчтэй биш байсан юм шиг байна. Ашгүй дээ. Тэгээ яг харин нэвтрүүлгийн нөгөө зураг дуусаал бит хоёр нөгөө өрөөндөө орж ирэл яасан яг аппарат нь адилхан 100-руу загаал эхлэнгүүт амар хүчтэй өвдөлт нь өдрөгтэй. Яг тодорхой хэмжээ сатаарсан байна. Тэгээ тодорхой хэмжээнд аягүй гоё сатаарсан. Хүүхдээ эрэхтэй хүнстэйгээ ирдэг гэдэг нэг Монголын үг гэдэг шүү дээ. Тэр шиг өөрөө тэгэл төрхтөө бүх өөрийнхөө хэрэглэгчих те одоо бүх хэрэглэх баан гэл ингээд бүх гоё бэлгэнүүдтэйгээ ирсэн байна. Их бэлгшээж байгаа. Яастай тий. Нэвтрүүлгийн явцад танд бас одоо эргээд санахад ямар байна? Манай зарим эзнэр нэг хөөрхөн одоо энэ эргээд ямар асуулт асуугаад байсыг би санахгүй байгаа. Зарим үед яг нөгөө өвдөлт яаж явах тас зарим асуултыг манай хүн бас авч гарсан. Тэгээд бас орон гарал байсан. Ер нь бас тий. Агаа нар яаж юм? Ялхтуудтай болсон. Манай одоо том ч одоо 2 дахь дүү нь болохоор бас арай гай. Манай энэ донд бол миний анхны дүү гэл амар хөөрхөн. Дахиад нэг дүүтэй болох хүсэлтэй байгаа юм шүү. Ахаа нэг дүүтэй олмоор байгаа юм уу? Дүүтэй нэр өгсөн үү? Хин гэж нэр өгсөн? Ваа, ямар гоё. Чамайг хин гэдэг лээ? Агааг хин гэдэг лээ? Хөөх, тэнүү, уудам, цэлмэг гэд дандаа гоё нэртэй болж байгаа юм байна да. Тийм ээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дахин аз жаргал сайн сайхны хүсье. Тэгээд нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөнд нь бид үнэхээр их баяртай байгаа шүү. Тэгээд мэдээж энэ сайхан залуу маань одоо их олон зүйлийг хийж бүтээж эх орондоо хэрэгтэй хүн болох болтугай. Баярлалаа. Баярлалаа. Ваа, бүр 93, 94. За, нэлээд бацалт өгч ин да. Нэлээд бацалж. Жохон амарх уу, хүлээх үү, эмч дутах уу? Гүг зүгээр гайгүй. Өдөн шувуу нэг өндөглөхтөө хэдийн ширхэг өндөг гаргадаг байсан.
Мэдгүй штэ гэж юм. Хоёр хасынхаа хормыг 24 онд хөдөлчихсэн юм байна. Тэгсэн чинь манай төр хөрөөний тоглоомын шоу нэвтрүүлэгт ингээд хоёр маань ирсэн байх юм. Харин тэвтэй ч гэсэн гоё санагдаж байна. Өө зүг. Үнэхээр мэдсэнгүй. За ингээд хамтдаа дараагийн асуултанд анхаарлаа хандуулцгаая. Бацалт нь нэлээд өндөр болчихсон шүү. Энд дутах уу? Гэхдээ зүгээр. Онцгой бүтээлийг орёгоос